За оройн төргий энэ 32-ын 5 дахь заалт маань болохоор ийм заалт байгаа. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг үндэсний статистикийн орноос зарласан хэрэглээний үндийн индексийг өмнөх жилийн өсөлтийн хувиар индексжүүлэн тооцно гэд ингэсэн байгаад байгаа. Тэгээ энэ маань болохоор инфляцтай уялдуулах гэсэн үндсэн санаа байгаа юм байна гэж бол ойлгоод байгаа. Гэтэл ерөнхийдөө уул уурхайн салбарт ч юм бол урт хугацааны хөрөнгө оруулагч нар орж ирэх гэж байгаа. Тэгж яхад бид бүхэн маань нөгөө инфляцтайгаа хэрэглээний үнийн индекстэй ингээд нэмээд тэгэж нөгөө дүнгээ тооцно гэхээр эн чинь өөрөө тооцоолох боломжгүй байдал үүсгээд байгаа. Тэгэхээр нөгөө хөрөнгө оруулалтын орчин дээр чинь эн чинь өөрөө урьдчилан тооцоолох боломжгүй байдал үүсэх нь зохимжгүй мүү гэдэг үндслээр энэ одоо заалтыг хасаад тэгээд өөрсдөө зүгээр яг жишг үнээд тогтоогоод явах нь хөрөнгө оруулагч талаасаа бодиттой тодорхой залт болох юм болов уу гэж харж байна. За ажлын хэсгийн дарга бас мань тайлбар хэлнэ саналтай холбоотой. За Жавхлан гишүүний микрофон өгье. За яамнаас тайлбар хэлээрэй. Гэхдээ энд зүгээр нэг ийм юмнууд байгаа шүү. Энэ ингээд санал гаргасан улсын хурлын гишүүн гээд нэрнүүдийн тавьдсан, зарим нь бол шууд ажлын хэсэг гээд тавьдсан байгаа. Ялгаа нь юм байгаа даа. Энэ ихэнх нь бас гишүүдийн гаргасан саналыг ажлын хэсгээр санал хураагаад хэрвээ дэмжсэн бол цаашаа ажлын хэсэг гэж явж байгаа. Дэмжигдээгүй ажлын хэсэг дэмжигдээгүй бол санал гаргасан гишүүнийхээ нэрээр бичигдээд ингэ явж байгаа. Нэг ийм тэгтэй болцсон юм билий. Тэгээ үндсэндээ бараг цаашдаа бас гишүүд анхаарна үе зараа ажлын хэсэг бараг илүү болж байгаа байхгүй юу? Ажлын хэсгийн дэмжсэн санал дэмжээгүй гэж хуучин уншдаг байсан бол тэр нь байхгүй болцсон. Одоо зүгээр дэмжсэн бол ажлын хэсэг гэж л доор нэрийг бичүүлэхийн тулд энэ байнгын орон дээр орж иж тэгж уншихын тулд л нэг санал ураадаг юм шиг ажлын хэсгийн үүрэг нь ерөөсөө тэр юм шиг ийм болцсон сонь. Айгүй сонь дэгтэй болцсон юм бэл. Тэгтээ мега чинь дэгэ тайлбарлаар би бол бас яг тийм дэгийн заалт уншаад олж харахгүй гэж. Тэгэхээр яг л сайн цэнгийн гишүүний гаргасан санал дээр гишүүдэд нөө тайлбар хийж өгөхдөө ойлголтоо яаж ойлгосон талаараа яамныхаа хариулчаараа би нэг мартчих. Ямар учраас үлдүүлээ дэмжигдээгүй л ингээд энэ гишүүний нэрнүүд нь байгаа 3 санал бол гурлаа 4 санал байна. Цэнгүүн гишүүний 3, Батнайрамд гишүүний 1 гээд за эдгээр нь энэ 4 санал нь ажлын хэсгээр бол дэмжигдээгүй юм саналууд гэсэн үг. Агуулгын хувьд нь яамных нь тайлбарлаж чараа. Тэгээд мега тэрийн дэг чинь зөв үү? Хуралдааны дэгийн асуудлаар эзэн засгийн байнгын орооны ахлах зөвлөх Мегмар Цэрэн танилцуулах юм. Мегмар Цэрэн зөвлөхийн микрофон өгье. За дэгийн тухай хуулийн 39-р зүйл дээр нөгөө байнгын анхны хэлцүүлэг явуулах тухай асуудал байж байгаа. За энэ дээр гишүүн 39-16 дээр гишүүн холбогдох байнгын ороонд тариалагдах хэсгээс үл хамааран тухайн хэлэлцэж байгаа хуулийн төсөлд энэ хуулийн 4-1-ийн 4-т заасан шаардлагыг хангасан зарчмын зөрүүтэй санал ирүүлж болох өгөөд санал гаргасан гишүүн хуралдаанд оролцсон хэсгээс үл хамааран гаргасан саналыг хэлэлцэж санал хураалт явуулна гэж байгаа. Өөрөөр хэлбэл ажлын гишүүн бол санал гаргавал энэ чинь байнгын ороонд л гаргаж байгаа санал байхгүй юу? Ажлын хэсэг байгуулах тухай зохицуулалт болохоор урд нь байж байгаа. Энэ за 37-гийн 1 дээр холбогдох байнгын ороо шаардлагатай бол анхны хэлэлцүүлэг явуулахаас өмнө хөрлийн тухай хуулийн 24-ийн 5 заасны дагуу хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх байнгын орон санал дүгнэлтийн төслийг бэлтгэх үүргийн ажлын хэсгийг байгуулж болно гэж байгаа. Тэгээд юу яаж байгаа юм? Гишүүдийн гаргасан саналыг ер нь дэмжихгүй төсөл тусахгүй гэдгийг ер нь бол 126 гишүүн хагалж шийдэх ёстой байдаг. Тийм учраас байнгын орон дээр ирсэн саналуудыг бүгдийг байнгын ороо дэмжсэн, дэмжээгүй гэж чуулганд оруулдаг. Ийм байхад ажлын хэсэг дээр ирүүлсэн гэдгээр нь гишүүний саналыг шууд нөгөө хурахгүй хасч болохгүй байгаа. Хасна гэвэл шүү дээ. Дэмжээгүй дэмжсэн гэж оролцдог байхгүй. Ажлын хэсгийн дэмжсэн саналууд дэмжээгүй саналууд гэж хаяглаад оруулж байгаа. За 9 номерын ажлын хэсэг нэмэлт гишүүний санал дээр нэмэлт тайлбар өгье. За
Зин гүшүүний асуултанд хариулъя. Үндэсний геологийн албан дарга мөн хөлөг 2006 онд нэг гагийн 145 төгрөг гэж орж ирээд өнөөдөр хүртэл энэ дүн хөдлөхгүй явсараад одоо бид хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оруулж ирж байгаа. Дараагийн удаад нэмэхэр болох нь бас л дахиад тодорхой хугацааны дараа хууль дахиж л өөрчлөлт оруулж өсгөж явуулаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо энийг тухайн жилийн одоо өмнөх жилийн гэж байгаа шүү дээ. 1 сар зарласан индексээр одоо тогтмол тэрвээ индекс хэдээр өснө тэр хэмжээгээр нь төлбөрийг нэмэгдүүлээд явъя. 2006 оноос хойш 20 жил